Сайн байцгаана уу? Би автомны гэрэл сургуулийн Хятад 3-ын байнгын сурагч Батшиг байна. Тэгээд энд ирээд ингээд сурч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд одоо 2 сар өнгөрсөн. Одоо өнгөрсөн 2 сартаа улам илүү хийх мэдээд сураад ингээд буцах болноо. Тэгээд хоолны цагаагаар хувьд гэвэл энд анх ирэхэд маш халуун бүчин байсан. Тэгээд одоо бол ингээд өвлийн улирал нь эхэлсэн. Өдөр болгон бараг бороо гардаг. Тэгээд харьцангуй ерөнхийдөө тасцсан. Тэгээд хоолны хувьд гэвэл ингээд бид нэр 50 хоолны тасгүйгээр борцсон мах авчирсан боловч тэгээд мах дуусаад тэгээд одоо 50 хоол идчихэж байгаа. Тэгээд бас 50 хоол идээдсэндээ ерөнхийд нь тассаа. Би аймаглагчтай 4 анги оюутан байна. Одоо энэ дээрээ 2 сарын өмнө үзээд одоо яг шалгалтын үе эхэлж байгаа явцсан шалгалт гэдэг. Тэгээд явцсан шалгалтын үеэр одоо бидний байнга хийдэг зүйл энэ сэтгэлд амар тод үйлчлэлтэй яагаад гэвэл одоо бидний одоо хичээлийг орчныг бүрдүүлээд 24 цагийн нээлттэй тийм танхим намын цаг бид арай одоо танхим байж өгсөн. Тэгээд тэр нь болохоор яг чимээг орчин бүрдүүлээ шалгалтанд бэлтгэдэг. Бүхэл орчныг бүрдүүлж байгаа. Өөр хичээлээс гадуурх биднэрт бас амар цаг зүг болсон юм бас олон тийм танхим нээсэн. Танхимын клуб байсан. Тэгээд миний хувьд их юм бол одоо би гитарын клуб хамрагдаж байгаа. Тэгээд бидгээр хичээл хэл дээр гитарыг одоо сурч байгаа гэсэн тийм одоо олон оюутнуудтай сонирхолтой байдаг. Тэгээд бүжиг бөмбөр гэл олон клубтэй. Тэгээд эндээс гадна ингээл энэ бүгд клуб ингээл хамт байгаа энэ дээрээ олон оюутнууд тэгээд олон зүйлийг мэдэрч байгаа тэр хүмүүсийн амьдрал ахуйд тэгээд туршил гэл тийм бүгд сэтгэл амар тод үлдсэн. Тэгээд мөн тэгээд 50 олон оюутнуудтай хамт ингээд гол 50 үзүүлэх газар дээр явж үзэж байгаа. Та бүхэнд хандж хэлэхэд одоо Батууны гэрэл сургуулиас олгож байгаа боломжийг ашиглаад бидний энэ үзэж байгаа газрыг бүдээр үзээсэй гэж хүсэж байна. Сайн байна уу? Би Хятад хэлний 4-р курсын оюутан Монголмаа байна. За тэгээд сургуулийн хүрээлэн байгаа орчин болон одоо оюутанд үзүүлж байгаа үйлчлэгийн тухайд ярихад бол тэр бүгд бол энд маш одоо бүх зүйл нь боломжийн үнээр таалагдсан. За тэгээд хичээлийн хувьд гэвэл хичээл нэг орохдоо 50 минутаар ордог. За тэгээд тухайн хичээл бүрээс одоо тийм туслах багш нарыг аваад ямар нэг ойлгохгүй байгаа зүйлээ тэр одоо туслах багш буюу одоо тэр оюутантайгаа хамт одоо бусад чөлөө цагаараа бас хамт суралцаж болтгоноос илүү гоё санагдсан. За тэгээд дээрэс нь тэгээд оюутанд одоо хэдийгээр солилцооны оюутан ч гэсэндээ яг одоо энэ их сургуулийн үндсэн оюутан ингээд одоо тэр бүхэл боломж бололцоонуудыг бас ашигладаг. За тэгээд ямар ч энд ирж сурах тэр бүхэл боломжийг олгосон. Сургуулийн одоо удирдлагууд болон техникийн бүх багш нарт баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.